Сайн байна. Бандад дээр хэрхэн карт холбох заар видео хэрэгж байна. За. Бандад ап руу орно. Хамгийн буруу доор байлгасан хамгийн баруун зэсийг сонгоод өгнө. За тэгээд зүрхэн дотрын зөвийн тэмдэгтээ энэ зэсийг сонгосноор за бид карт холбох зэсрээ орж байгаа. За энд ямар карт авах вэ гэвэл Visa юм уу, Union Pay юм уу, Mastercard гэх зэрэг төрлийн картууд орно. За би болохоор Хаан банкн дээр виртуал карт үүсгэсэн байгаа. За Хаан банк руу орлоо. Карт гэсэн хэсгээр дарлаа. Виртуал гэсэн хэсгээр дарна. За хэрвээ та виртуал карт үүсгэхийг бол Хаан банк руу ороод карт дараад карт захиалах хэсгээр сонгоод виртуал карт гэсэн хэсэг сонгоод картаа үүсгэж биш. За виртуал гэсэн хэсэг дээрээ дараад картын мэдээлэл дээрээ дараад за бид хамгийн эхлээд картын дугаар оруулах хэсэг байсан дээ. За картын дугаараа оруулаад авчи. За энэ хэсэгт картын дугаараа оруулж өгнө гэсэн үг. За бид paste хэсэг дарчих. За ингээд автоматар Union Pay гэдэг картын төрөл танигдчихж байгаа. За хэрвээ та карт чинь өөрчлөн байгаа бол энэ камер гэсэн энэ хэсгээр дараад өгье. Ингэснээр картынхаа зургийг дараад картынхаа дугаар жишээ автоматар хуулгачна гэсэн үг. За одоо би Union Pay гэсэн картаар оруулаад өглөө. За next төвчин дараагийн үйлдэлийг дарлаа. За энэ хэсэгт болохоор картынхаа нэрийг оруулж өгнө шүү. За би бол буцаад Хаан банк руу орно. За эндээс би картынхаа нэрийг хуулна. За буцаад Бандад ап руу орлоо. За энэ хэсэгт бол картынхаа нэрийг хуулаад өгнө. За энэ хэсэгт бол картынхаа дуусах хугацаагаар оруулаад өгнө шүү. За энэ хэсэгт картынхаа дуусах хугацаа 26. Өөрөө энэ картаа хизээ дуусгах хугацааг энэ өөрөө карт үсгтээ сонгоод өгчдөг байгаа. За одоо CVV гэдэг картны ард нэг 3 оронтой код өгдөг те. Түүнийг энд бичиж өгнө гэсэн үг. За next дарлаа. За энэ хэсэг бол өөрийнхөө